Цаг үеийн асуудлаар асуулт асууж саналаа хэлнэ. Өчигдөр болсон амралтын өдрүүдээр болсон энэ хаанул дүүргийн 23 дугаар хороонд нэг бууг интсэн. За энэ асуудал бол зөвхөн бууг интсэн асуудал биш. Энэ уулын ам дагуу иргэн явж чадхаа байсан, иргэд явж чадхаа байсан, амт нь орж чадхаа байсан. Энэ асуудал дээр нийслэлийн ерөн авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь юу юм бэ? Тэгээ ингээд энэ нийслэл ер нь яг өнөөдөр энэ хичнээн дарга байдгийг. Энэ цаг үеийн асуудлаар болж байгаа энэ тулгамдсан асуудал дээр тэр зэрлэг АМТ-ыг 24 цагийн турш амь насын аварчих боломж байсаар байтал хинч гараа хөдлөгдгөө ингээд бие руугаа ингээд чигсэн байдалтай ингээд харц суусараагаад ингээд АМТ өнөөдөр энд чинь энэ дэлхий чинь зөвхөн хүмүүс зориулагдаагүй. Бид нэр өнөөдөр АМТ-ийн гэрт нь орж шавар байшин барьж уулын амыг амаар нь хашаалчаад тэгээ өнөөдөр зүгээр нэг хашаа буулгаад ингээд өнгөрөх юм уу? Бид нар чи иргэдийн төлөөлөгч биз дээ. Иргэд биднээс өнөөдөр энэ хашаа хороогоо зэгцлэхгүй мүү? Энэ болж байгаа эмгэнэлтэй үйл явдалд арга хэмжээ авахгүй мүү гэд шаардаад байна шүү дээ. Тэгээд арга хэмжээ авъя гэхлээр энэ газар мазрын болохоор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам нь олгоод байдаг. Иргэд биднээс ажил хийхийг шаардаад байдаг. Тэгэхээр бас хэдэн асуултууд байна. Нийслэлийн газрын албаны Мөнхбаатар дарга бас энэ үүсээд байгаа энэ уулын амууд энэ байгаль орчны яамны өгсөн газартай холбоотой энэ асуудлууд дээр нийслэл ер нь ямар арга хэмжээ авах ёстой юм? Хуулинд өөрчлөлт оруулж энийг үндсээр нь зэгцлэхгүй болвол хэрвээ байгаль орчны яам ажиллаа хийж чадахгүй бол нийслэл. Ер нь бол энэ 2-3 сарын дотор хүн хүч техник гаргаад энэ бүх уулын амуудыг чинь шүүрэн шанах шиг сэтлээд иргэдийг явах боломжтой АМТ-ыг чөлөөтэй нэвтрэх боломжтой хашаа ороогийн буулга зэгцэлж болно шүү дээ. Тэгээ хөдлөе гэхээр бид мэдхгүй яам мэднэ, захиргаа мэднэ гэд ингээд иймэрхүү тайлбарууд яваад байдаг. Тэгээ нэг руугаа ингээд ажиллаа шийдээд ингээд байгаадах юм уу? Энэ дээр нэг арга хэмжээ амаар байна. За тэгээд энэ хашаа буулгасантай холбоотой буулгаад өнгөрөхгүй. Нийслэлийн цагдаагийн газрын дарга байвал энэ экологийн цагдаагийн алба энэ бууг интсэн асуудал дээр ямар хариуцлага тооцсон юм? Хуулинд яаж заасан байд юм бол? Энэ дээр хариулт амаар байна. За тэгээ энэ ингээд 24 цаг бууг гэмтчихэд өхлийн байдалтай иргэн ингээд бүх холбогдох газрууд руу утас зохиод ингээд байхад ингээд лайв үзээд ингээд суугаад байж байгаа. Нийслэлийн мал эмнэлгийн дарга гэж байна уу? Нийслэлийн онцгой байдлын газрын нийслэлийн байгаль орчин гээд нийслэлийн захирагчийн ажлын алба энэ нийслэл дээр ер нь энэ зэрлэг АМТ-ыг буудаад унтуулдаг ийм буу муу байна уу? Ийм дараагийн нөхцөл байдлуудад ямар арга хэмжээ шуурхай арга хэмжээ авах юм? Эсвэл ингээд харж суусараагаад ингээд энэ үйл явдлуудыг давтаад ах юм уу? За тэгээ ер нь бол дараагийн чуулган дээр бас энэ асуудлыг хурлын дарга оруулахыг бас хүсэж өгж ин хилцэх асуудлын дараалт. Богд дуулын дархан цаазт бүс бол 41 мянган ойролцоогоор га талбайтай дэлхийн олон улсын нүүбд болон олон улсын байгууллагууд дархан цаазт газар гэдгээр ийм олон улсын гэрээ конвенцуудад бол бүртгэлтэй байдаг. Ийм учраас энэ бол Монгол улсад байгаа хууль журам болон бусад юугаар олон улсын конвенцийн дагуу байгаль орчны яам дээр харьяалалтай байдаг. Албан ёсоор дархан цаазт газар бол хот байгуулж барилга барьж болохгүй. Ийм учраас Улаанбаатар хотын удирдлагад болон зохицуулалтын дээр бол энэ дархан цаазт газрыг бол авч болохгүй байгаа. Ийм олон улсын конвенц хуулийн зохицуултууд үүсээд байгаа. За богд уулын хэмжээнд 16 амуудад отог нэртэйгээр дархан цаазт газар барилга байгууламж барьж болохгүй учраас аялал жуулчдын отог нэртэйгээр 3000 гаруй одоогор мэдэгдэж байгаа барилга байгууламжийг барьж отог нэртэйгээр аялал жуулчдын отог нэртэйгээр бол байгаль орчны яам зөвшөөрлөг өгж ингээд сүүлийн яг үндэ Монгол улсын 35-6 жилийн завхрал энэ асуудлаас олж явсан. Тэгээ үүнээс болоод ингээд Улаанбаатар хотын хяналтанд ордгоо байгаль орчны яам хуулиараа дархан цаазт газар гэж яваад ингээд
тэнцээ байгаа отог нэрээр одоо байгаль орчны отог нэрээр одоо үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй иргэд маань байшин барьж хашаа барьж ингэж замбраагүй богд уулын амууд дээр ингээд байгаа асуудлууд бол байгаа. За өнгөрсөн жил бид нар энийг асуудлыг бол засгийн газар болон яамдуудтай бол ярилцсан. Шаардлагатай хэмжээний зөвшөөрөл барилгын өнүүдийг бол Улаанбаатар хот бол зөвшөөрөлд эрхийн шийдвүүлж аваад менежментийг хийе гэдэг асуудлуудыг бол яригдсан боловч одоо байгаа олон улсын конвенцороо бол дархан цаацд газар учраас болохгүй маа гэдэг энэ хууль эрх зүйн төвчээсэнд ороод ингээд шийдвэрлэх боломжгүй ийм асуудлууд үүсчээд байгаа. За түрүүний дэлгэрэнгүй тодорхой асуултууд дээр Мөнхбаатар дарга нэмэх асуудлууд байвал нэмчих. Дээрээс нь хот байгуулалтаас энэ дэр асуудлуудыг бас нэмээд тайлбар өгч. За дөрөв сая орлогч хэллээ дарааглаад арга. За Богдхан бол өөрөө 41423 га нутаг дэвсгэр хамаардаг. За үүний хамгаалтын бүс нь 22622 га. За онгон бүс нь 6922 га гэсэн ийм хэмжээсүүдээр хэмжээтэй улсын хурлын тогтоолоор батлагдсан юм хил заагтай байдаг. За дээр тусгай хамгаалалтын газар нутагт бол тусгай хамгаалалтын газар хуулиар зохицуулт нь хийгдэж явдаг. За газрын тухай хуулиар бол зохицуулт хийх боломж байхгүй. За дээрх баригдсан хашаа болон орцгор цаасан хашаанууд дээр арга хэмжээ авах гэхээр газрын тухай хууль барьдаг. За тэгэхээр тухайн бүс нутаг маань өөрөө тусгай хамгаалалттай газар нутаг учраас газрын хуулийг барих боломжгүй байгаа гэдэг. За дээр бас та асууж байсан. За ямар тохиолдолд өөрчлөлт оруулж болох вэ гэвэл тухайн одоо суурьшлуулсан 16 бүсийг нийслэлийн нутаг дэвсгэрт авах асуудал бол улсын хурлын өөрийн бүрэн эрхийн хүрээнд байгаа. Хуулинд өөрчлөлт оруулахгүйгээр улсын хурлын бүрэн эрхт байгаа хил заахт өөрчлөлт оруулах асуудал. За үүнтэй холбоотойгоор бас ерөнхий архитектор анхаарсан ажлын хэсэг нийслэлээр ажиллаж байгаа. За нийслэлийн газар зүйн байгуулалтын албанаас бол холбогдох бүх судалгаануудыг бол гаргаад өгсөн байна. Төлөөлөгчийн асуултанд хариулъя. За манай албан дээр яг байгаль хамгаалах чиглэлээр нэг албан агч, төрийн захиргааны албан агч ажилладаг. За 460 мянга орчим га газар нутаг дээр зэрлэг ан амьтан Улаанбаатар хот руу орж ирсэн. Одоо хүний хөлөөр болон машины хөлөөр тугдсан могоо одоо янз бүрийн зэрлэг амьтад орж тохиолдож жилдээ нэг 200 орчим дуудлага дээр бол газар дээр нь очиж ажиллаад тухайн одоо амьтыг гадагш нь байршуулах ажлыг зохион байгуулж байгаа. За саяны яг тохиолдсон кейс дээр бол яалч нь Богдхан уулын дахин зааст газрын хил заав ус учраас манахаас очиж ажиллахын боломжгүй байдаг. За мөн ийм том амьтныг одоо түрүүн би нэг албаагч ажилладаг гэж хэлсэн. Том амьтныг бол очиход бол мэдээж мэдээ алдуулах, унтуулах юм буу сум хэрэгсэл бол манай байгууллага дээр бас байдгүй. Албаагчид энэ он бууны сургалтанд суулгаад одоо тодтгол дээр энэ буутаа бол явсан юм бас байгууллах юм дээр зорилт тавьж ажиллаж байгаа. Одоо энэ хариулж байгаа хариултнуудаа өөрсдөө ингээд үнэлт хийх хэрэгтэй юм л да. Тийм манай газар, танаа газар гэл ингээл асуудлууд байж болно. Гэхдээ бас сэтгэл бас гаргаж болно шүү дээ. Манай мэдлийнх биш гээд өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэр дээр хаанвал дүүрэгт болж байгаа л үйл явдал шүү дээ. Тэр Буган аймыг хангалттай л аврах боломж болцоо байгаа шүү дээ. Энэ буу нь одоо нийслэлд байдгүй юм бол улсын хэмжээнд байдгүй юм уу? Энэ тоо мэдээлэл мэддэггүй юм уу? Байдаг бол байдаг, байхгүй бол байхгүй. Эсвэл хувь хвшилд байдаг юм уу? Хувь хвшилд байдаг болвол тэр буу муугийг гаргаж ирээд яаралтай шуурхай арга хэмжээ аваад энэ амьтдаа бас нийслэлчин бас хайрлах хэрэгтэй байгаа зү. Эсвэл зүгээр нэг бууг ингээл өгчлээ. Тэгэл окей юм уу? Тэгээ тусгай хамгаалалттай газар юм болвол яахлаар энэ яахлаараа дээр нь үнтэй ингээд тансаг хаус хорооллууд бариад идэгин. Энийг чи иргэд ойлгохгүй шүү дээ. Тэгээ одоо нэг талтаа гарыг л да. Одоо энэ улсын хурлын гишүүд энэ лайвыг үзэж байгаа бол тэр хууль моолондоо өөрчлөлт оруулаад нийслэлийн эрх мэдлийн өгчл дөө. Тэгээ бид нэр зэгцлээ л да. Үгүй бол энэ яамдаа шаардлага тавиад ажлыг нийлгэлтэй. Энд чи өөрөөсөө тэр чигээрээ газрын хулгай авилган шүү дээ. Яам яахлаараа одоо ингээд энэ газар олох нэрийдлэр ингээд байшин хаус хороол бариулаад идэв. Тэр хан төгөл хотгоны чинь зөвшөөрөл нь аялжуулч баазлаа хэлсэн шүү дээ. Тэгээд дээр нь одоо баахан л үнэтэй хаус өрцсөн юм шүү дээ. Тэгээд энэ 16 амынхаа асуудлыг зэгцлэх юм уу зэгцлэхгүй юм уу? Одоо энэ дээрээ ер нь бүгдээрээ нэг талтаа гарч асуудалтайгаа нүүр тулж шийдмээр.
Тэгээ энэний төлөө бол бас төлөөлөгчийн хуваар явна. Тэгээ бус төлөөлөгч нараа бас дуурайд энэ асуудал дээр бас ард нь гарахын төлөө хамтдаа бас яваасаа гэж хүсэж байна.